Шинэ 7 өдрийн мэнд хүргэе. Game Point podcast-ийн шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болоод байна. Нэлээд отосод Сан Францискогоос ял та бүхэндээ хамт байна. Game Point podcast-ийн ерөнхий ивент гэдэгчээр Social Pay. За Social Pay-д найз аваад найзтай таны урилгыг хүлээх авах юм бол найз болонд хоёр хойлоо урамшуул авах боломжтой мөн Social Pay-г ашиглаад та бүхэн Apple Pay, Google Pay-г хэрэглээд бүх төлбөрийн төлбөрөө гар утсаараа төлөх боломжтой болж байгааг дуулгахад таатай байна. Social Pay-гийн хэрэглэгч болоороо ингээд Game Point podcast-ийн шинэ дугаараа хүлээн авч үзнэ. За бидний ярих эхний сэдэв Лос Анжелес хотод болсон бүх хотын тоглолтоос хойш ер нь тоглолтын үеэрч гэсэн маш олон үйл явдлууд болсон. За түүнээс хойш Лос Анжелес хотоос үйл явдлууд араасаа тасраагүй байсаар л өнгөрсөн амралтын өдөр буюу 8 гарагт Лос Анжелес Lakers баг домог тасгалжуулагч Pat Riley зориулан хөшөө босгож тус хөшөөнийхөө нээлтийг боосон Celtics багтаа гих тоглолтын өмнө аль бие осоор нээсэн. Ингэснээр NBA-гийн түүхэнд Америкийн сагсан бөмбөгийн дэдлигийн түүхэнд анх удаага дасгалжуулагч хүн хөшөөтэй болж байгаа онцгой нэгэн үйл явдлыг гэрч бид боллоо. Тэгэхээр Pat Riley-гийн хөшөөний нээлт ямар болсон бол за хөшөөг чи очиж үзсэн үү? Дээрэс нь Pat Riley-д хөшөө өгнө гэдэг ер нь дасгалжуулагч хүнд хөшөө өгнө гэдэг нь анхны гэдэг чинь өөрөө маш том тийм түүхийн илэрхийлэл болчихж штэ. Тэгэхээр Pat Riley Los Angeles Lakers багийн түүхэнд үнэхээр тийм хөшөөтэй болох гавьяатай хүн байсан уу гэдгээс хоёулаа яриа эхлэе. Тэгээ Pat Riley зөвхөн Los Angeles Lakers-ийн хувьд биш бүр NBA-гийн хувьд бол ер нь бол хувьсгал хийсэн хүмүүсийн нэг гэж тооцогддог. Жинхэнэ Showtime Lakers буюу одоо NBA-ийг одоо entertainment болгоход ер нь бол өнтэй хөр нэмэр оруулсан бүх хүмүүс үзэгчдэд одоо юу гэдэг нь сагсан бөмбөг гэдэг ийм exciting одоо үзүүштэй спорт шоу гэдгийг одоо нийтэд таниулахад Pat Riley-гийн хийсэн одоо өдөрцөн Showtime Lakers болон Pat Riley-гийн тухайн үеийн Magic Johnson, Kareem Abdul-Jabbar-ийн тоглуулж исэн тэр систем NBA-д бол маш өндрөөр үнэлэгддэг. Тэгээ Lakers-ийн түүхэнд өндрөөр үнэлэгдэх нь бол маргаангүй. Коучийн хуваар зөвхөн биш, тоглогчийн хуваар нэг аврагтай, assistant coach-ийн хуваар нэг аврагтай, тэгээ дээрэс нь head coach-ийн хуваар 4 аврагтай. Тэгээ нийтдээ 6 авраг Lakers авч исэн гэдэг утгаараа л энэ хүний одоо юу гэдэг замналыг одоо ингэж хөсөөгөр мэлах нь бол зайлшгүй зүйл байсан гэж би бодож байна. Тэгээд дээрэс нь Lakers зөвхөн одоо коуч биш, тоглогч биш, бүр Chick Hearn гэдэг одоо алдартай одоо тайлбарлагчийн баруунгаар болж тайлбарлаж явсан бас иймэрхэн байгаа. Тэгэхээр Lakers одоо бүх байж болох бүх л албан тушаалыг хасж исэн хүн байгаа л та. Тэгэхээр Pat Riley-гийн хөшөөг заавалчгүй босгохоос өөр аргагүй. Ахлах дасгалжуулагчаар NBA-д бол нийт 5 авраг авсан. Хамгийн сүүлд 2006 онд Miami Heat багийг удирлын дундаас дасгалжуулаад өөрөө багийн удирдлагын багт явж байгаад Stan Van Gundy-г халангуудаа өөрөө ирж ирсэн шүү дээ. За энэ нөхөр ер нь бол бүтэхгүй маань би очихгүй бол авраг авахгүй маань гэх тэр шийдвэр зөв байсан гэдгийг Miami Heat-ийн авраг батлан харуулсан байдаг. Түүнээс гадна оны шилдэг дасгалжуулагчийн шагналыг 3 удаа хүртэж исэн, 9 удаа бүх хотын тоглолтод сонгогдож байсан. За лигийн түүхэнд хамгийн шилдэг 10 дасгалжуулагчийн нэгээр аль бие ёсоор нэрлэгдсэн. Тэгээд одоо юу гэдэг би зүгээр Pat Riley-г ингээ бодсон чинь сая чи хэлдэж тоглогчийн үеэр дасгалжуулагчийн үеэр тэгээд туслах дасгалжуулагчээр авраг авсан гэсэн чинь энэ хүн чинь Miami Heat багт одоо юу хийж байгаа гэхээр энэ багийн удирдлага хийж байгаа шүү дээ. Багийн үйл ажиллагааг хариуцсан босс ерөнхийлөгч хийж байгаа. Тэгсэн чинь Miami Heat баг их гурлыг бүрдүүлээд авраг аваа те. Өөрөө дасгалжуулагчаар авраг авсан. Дараа нь удирдагчийн өөр авраг авсан гэдэг. NBA-гийн замналд хувь хүний хүртэж болох бүх шагналыг бүх тэр шатлаас авраг цоолыг хүртсэн байгаа даа. Тоглогч, туслах дасгалжуулагч, багийн удирдлага. Өөр одоо яг энэс илүү тийм successful career-тэй хүнийг би бол одоо нэрлэж Jerry West баг тэгээд тийм ийм Jerry West л өнөстэй нэрэ тий. Тийм мундаг ирэхэмд Лос Анжелес Jerry West дасгалжуулагч бол байгаагүй.
Jerry West бол яг execrable байсан. Сайн менежер байсан. Ийм ихэнд хөшөө босгож өгж байгаа нь угаасаа домогт одоо гэдэг Showtime Lakers-ийн одоо гол амин сүрх Kareem Abdul-Jabbar-ын юу байдаг хөшөө байдаг. Magic Johnson-ийн хөшөө байдаг. Тэгээд одоо дасгалжуулагчийн хөшөө байдаг. James Worthy-ийн хөшөө байдаг л үгүй лөө. Арай байхгүй. James Worthy арай байхгүй болоог хаа. Тийм. Тэгээд гурван гол тулгын гурван чулуун ингээд хөшөөтэй болж байгаа. Хувьдаа Lakers-ийн фэний хувьд бол баяртай байна. Тэгээд зохиог ёсны хүндлээ энэ хэрхэм авж байгаа болов гэж би өөрөө өөрхөн асуултанд хариулчмаар санагдаад байгаа. Тэглээ яах вэ? Тэгээд өнөөдрхийн Chris Broussard л тэгсэн байсан. Одоо энэ Clippers биш Crypto Arena-гийн гаднах хөшөөнүүд бол арай л их болчлоо. Одоо бараг хичнээн 12 дэх хөшөө байна. Тэгээд бараг ер нь тусдаа музей байгуулмаар юм биш үү гэсэн. Тэгээ яалтчгүй энэ олон хүмүүс одоо NBA-гийн түүхэнд бол Lakers-ийн түүхэнд үнэтэй хөрнөмөр үзүүлсэн болохоор энэ хүмүүс авахаас аргагүй энэ хүндлэлийг. Тэгээд араас нь авах хөстэй зөндөө хүмүүс байгаа даа шүү дээ. Одоо Phil Jackson-д 5 авраг авсан хүнд одоо хөшөө босох уугүй юу те Босох шүү дээ. Босох ёстой байх те. Тэгээд Kobe-гийн дахиад нэг хөшөө одоо уусна гэж байгаа. Тэгээд Pau Gasol хөшөөтэй болох байх уу гэх мэтс нэг хөшөө босгоё гэх юм бол айгүй олон хүн байна. LeBron-ы хөшөөж ирэх баг. LeBron-ы хөшөө магадгүй яа. Тийм. Тэгэхээр нэрэл урдлын хэсэг нь яг музейн хэсэг болох боломжтой санагдаж байна. Гэхдээ Pat Riley-гийн энэ хөшөөний нийт 8 гарагт болсон тухайн өдөр Boston Celtics багт ирж тоглосон. Уг нь бол зохиолын дагуу Lakers-тэй тоглолтод хожоод Pat Riley-гийн тэр үчиг гоё болох байсан боловч тэр тоглолтод Lakers бут нэргүүлсэн байт юм. Тэр тоглолтыг юу болсон бэ? Тэр тоглолтод гэх би одоо яг одоо муулчаар мууллыг гэхээр одоо яах гэж өгч юм те. James Worthy тоглолтын дараа ингэж хэлсэн байлаа. James Worthy чинь хиний Pat Riley-гийн хөшөөний нээлтэн дээр очичоо тэгээд буцаад тоглолтын дараа телевиз рүү очиж ярьсан байлаа. Гэхдээ James Worthy-гийн хэлсэн болохоор Lakers-ийн өнөөдрийн тоглолт бол Lakers-ийн одоо тоглож байгаа тоглогч нар өмсөж байгаа өвсгөлөө үл хүндэтгэлээ гэсэн бэл. Тэгээ миний бодлоор бол тэрнтэй санал нэг байгаа. Сүүлийн ер нь бол Boston Celtics, Los Angeles Lakers гэдэг хоёрын одоо энэ rival бол үргэлжийн мөнхийн. Тэгээд энэ өмсгөлийг өмсөж байгаа хоёр баг хоёулаа тоглогч нар маш их тийм хүндэтгэлтэй ханддаг. Гэтэ сүүлийн хэдэн жил юусэн ингэж харагдсангүй. Ялангуяа Lakers-ийн зүгээс. Энэ дээр үнэхээр сэтгэл дундуур байна. Тэгээд бүх юм дээр л ер нь бол хоцорсон. Довтлогоож яваагүй, дефенсч байгаагүй. Энэ зүйлд ер нь бол ачаал бүгдэл ер нь бол өгч тоглоогүй гэхэд ер нь бол баг болохоор юм шиг санагдсан. Тэгээд жоохон харамсалтай. Одоо юу гэдэг өндөр амжилт хүлээхгүй байж болно. Өндөр амжилт одоо юу гэдэг энэ жил гарахгүй байж болно. Хүлээл байхгүй байж болно. Гэхдээ одоо иймэрхүү чухал тоглолтнууд фэнүүдээ үзэгчтэй хүндлээд энэ лигийг хүндлээд арай илүү тоглох хэрэгтэй байсан болов уу гэж миний хувьд бодож байгаа. Ядаж хичээх хэрэгтэй байсан болов гэж одоо тэнд ямар ч хичээл зүтгэл харагдаагүй. Тэгээд сэтгэл дундуур байсан тэр тоглолтын хувьд бол. Хичээл зүтгэл харагдаагүй гэхээр хичээл зүтгэхгүй байгаа юм шиг тоглос хамгаалуулсан уу эсвэл үнэхээр би одоо зүгээр JJ Redick ажиллаа муу хийсэн үү эсвэл Joy Mazzulla ажиллаа хэтэрхий сайн хийсэн үү гэж бодоод байна. Boston Celtics би тэр Peyton Pritchard Boston Celtics багийн хувьд одоо чухал тоглогч л та. Гэхдээ Lakers-ийн талбай дээр ирээ тэгж хайпраад тэгж одоо тийм фэнүүдийн доош нь хийгээд явахаар хэмжээний ууг нь тийм эренбитэй тоглогч биш байхгүй. Тэгэхээр тийм зүйлийг хийхийг зөвшөөрж байгаа Lakers-ийн фэнүүд, Lakers-ийн домгууд уурлах нь бол аргагүй. Тэгэхээр одоо тоглож байгаа тоглогч нар дасгалжуулагч энэ бүхний бурудлыг зэмлэлийг хүртэх хэрэгтэй. Яг тэгвэл энэ Boston Celtics, Los Angeles Lakers гэдэг багуудын дуэл одоо энэ бүх цаг үеийн хамгийн агуу rival чинь тоглолтын сургаар сонсоод тэрэнд үзэгчд нь бэлдэж эхэлдэг юм тоглолт шүү дээ. Тэгэхээр тэр тоглолтод ийм өрсөлдөөн үзүүлж чадахгүй тэгээд дээрэс нь талбай дээр нөгөө баг нь гимтэл бэртлээ хоёр одынх нь нэг нь тоглохгүй хаад ийм багт ингээд бот нэргүүлж ин гэдэг бол үнэхээр шившигтэй л байсан. Тэгээ үзэгчийн хувьд бол фэний хувьд бол үнэхээр харахад бол онцгой байсан. Тэгээд
Яа, чиний хэлдгээр би JJ Redick бас буруу өгнө. JJ Redick ерөөсөө гэрийн даалгавраа маш муу байсан юм шиг санаж байна. Peyton Pritchard яг хөө чиний хэлдгээр яг хөө team actor impactful тоглолтогч гэж бодохгүй байна. Гэхдээ энэ дүүлэр маш сайн тоглож байгааг нь бүх скаутууд, бүх NBA-ийн юунууд бүгдээр нь мэдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр бэлтгэл айгу муутай орж ирсэн. Зөвхөн баг ганц хүн тажигдчихэж байгаа юм шиг санагдсан шүү дээ. Тийм Pritchard-ыг үүсгэн энэ үлрээ сайн тоглож байгаа. Гэхдээ ийм rival тоглолтын дээр орж ирээ тэгж доминант байгаа. Тэгж фэнүүтэй хамт ингээд доош нийцээ гараа явж байгаа юм чиний тим амир супер тоглогч биш шүү дээ. Тэр тим тоглолчийг тим хэмжээнд тоглуулж ийн гэхээр Lakers-ийн хамгаалалт үнэхээр бүр авах юмгаа хог байсан байгаа байхгүй юу? Гэхдээ Бостон ч гэсэн ер нь бол иймэрхүү тоглолтод ийм одоо юу гэдэг өндөр хүлээлттэй тоглолтод сайн бэлдэж орж ирж байгаа. Сэтгэл зүгөө ч гэсэн. Ер нь бол энэхээр сайн тоглолч, сайн үзүүлчихэл гэж орж ирж байгаа. Тэнгүүд эсрэгээр нөхөдөл Lakers-ийн тоглогч нар бүр өдгөө зүгээр нэг pre-season шиг тоглож байгаа гэдэг бол жоохон харамсалтай санагдсан. Нэгдүгээр тэнд Jaylen Brown-ы хамгаалтыг магтах хэрэгтэй. Luka Doncic-ийн тоглолтод одоо хамгийн муу тоглолтоо үзүүлсэн Luka Doncic. Бөмбөгөнд ч зөөн хүрсэн, бөмбөг түн дээрч баг очих боломжийг өгөхгүйсэн. Luka Doncic Lakers дэснээс хойш бөмбөгтэй үед Luka Doncic-ыг бөмбөг авсан үед Lakers нэг довтлогоноос авдаг оноогоор хамгийн бага оноогоо авсан гэх мэт статистик үзүүлэлтүүд бол харагдсан. Тэгэхээр эндээс юу харагдж байна гэхээр довтлогоо сайн үед хоёр баг ижилхэн довтлоод ингээд оноо авалцаад байдаг. Хамгаалт сайн болчоор Lakers зөрүүлээд өөртөө оноо авч чадахгүй дээ зөрүүлээд хамгаалж чадахгүй учраас ингээд 20 онооны зөрүүтэй л хожигдлуулсан. Тэгэхээр эцсийн бүлэгтээ дахиад хамгаалт гэдэг дээр унана. За хамгаалтын талаар энэ үлрэлт хангалттай ирсэн учраас одоо нэмж нуршаад явах. Гэхдээ хамгаалт хаанаас эхэлдэг вэхээр хамгаалт самбараас эхэлдэг. Самбарын тоглогчид арийнхаа хамгаалтыг баттаагаагүйгээс болоод уртлын хамгаалт нурж эхэлдэг. Тэгэхээр гол буруутнууд нь DeAndre Ayton-ээс бас эхлэх ёстой болоо гэж бодож байна. За тэр яг хөө энэ яриаг хаяа. Яг энэ нэгд эхэлсэн юм чинь дуустал хэд юм ярьж байна. Тэгэд уусаа одоо ингээд season одоо ингээд талаасаа илүү орчлоо шүү дээ. Одоо All-Star ингээд өнгөрцөн. Одоо бүх багууд плей-оффтэй бэлдэж байгаа. Байрлалынхаа төлөө одоо тоглож байгаа. Ийм үед байна шүү дээ. Одоо сэтгэл зовноосон зөндөө юунууд статистикууд байна. Lakers-ийн хувьд. Одоо жишээ нь points differential уу одоо нийт оноо авсан одоо алдсан хоёрыг хамгийн их оноо алдсан мөртлөө одоо хүртэл 5-д яваад байгаа байхгүй юу? Биш ээ. Хасах байгаа point differential нь хасах мөртлөө одоо жишээ нь нийт авсан оноо алдсан оноо нь илүү нэгсв шүү дээ. Тэрүүгээрээ хасах мөртлөө 5-д явж байгаа баг түүхэнд анхны тохиолдол юм шүү. Энэ илрэлт лав тэгж явж байгаа. Тэгээд учир нь болохоор айгүй ол нөө клатч геймд хожсон. Ерөөсөө тийч нөө сүүлийн 2 минутанд л хожоод нэгсвч 5 минут ч лөө тийм. Тим учиртай. Тэнгүүтээ 600-аас дээшээ одоо 60% тоглож байгаа дээшээ багуудад хожигдсон тоогоороо баг лигийн лигийн хамгийн сүүлээсээ 3-т нь явж байгаа. Эхний хоёрт нь юу явж ийн гэж Sacramento Kings танк хийж байгаа. Тэгээд Utah Jazz танк хийж байгаа баг. Тэгэхээр сайн багуудын эсрэг сайн тоглож чадахгүй гэсэн үг байна. Сайн багуудын сайн үгүй биш ээ. Blowout болж хожигдсон тоогоор шүү. 20 одоо 10 онооноос дээш оноогоор хожигдсон тоогоор. Тэр хараа тэгэхэр чин энэ чин аим ерөөсөө хожиж байгаа тоглолтууд нь класс тоглолтууд маш их байгаа даа нөхөр өөртөө болохоор арай хийж хожиж байгаа. Тэгээд хожигдохороо 20 оноогоор хожигдчиход байгаа. Харин тийм нэгэсэндээ хамгаалж чадахгүй учраас 20 онооны зүр үүсгэж байгаа. Тэгэхээр энэ чин аим сэтгэл зовж байгаа. Тэгээд тоодлоо ярих. Тийм. Тоодлоо ярихгүй. Тэгээд тэгэхээр чин одоо ингээд ийм байдалтай ингэж явах юм бол плей-оффд орлоо гэж плей-офф ихний 8 баг өвшөө плей-оффд орж байгаа 8 баг бүгдээрээ л 600 хавцаал юунууд очиж штэ. Ялангуяа 5-аар гарах юм бол эхнээс 4 баг чинь юу 600 700 одоо юутэй Oklahoma чинь 750-тай Spurs 720-тай байхгүй.
Тэдэртээ ихний шатанд ингээд таарах юм бол уучлаарай ихний шатаар ингээд гарахаар баг байна. Тэн дээр нэг би бол гайхгүй тэр одоо Lakers-ийн одоо үзэж байгаа юм шиг. Тэгээ угаасаа Lakers-ийн зорилгоч баг энэ улирал биш гэдэг нь сая солилцооны цонхоор нэг сүртэй юм хийгээгүйгээс харагдсан шүү дээ. Luke Kennard-ыг авсан яг хаа дажгүй солилцоо гэхдээ Luke Kennard-ыг аваад аврагын төлөө болчих юм уугүй шүү дээ. Тэгэхээр энэ Lakers-ийн хувьд бол тэд шийдвэр алидын гаргацсан болов гэж бодож байна. Lakers-ыг ялсан Boston Celtics багийн хувьд ингээд Al Horford, Kristaps Porzingis-ийг явуулсан. Улирлаа хаяад эхлүүлж гин гэсэн чинь одоо тэд бүр аврагын төлөө хөрсөлтөнд яригдаад байна. Тэгэд улмаар бүр Никола Vucevic-ийг солилцоогоор бүр дэндүү хямдхан авцсан. NBA-гээс улирлын эхний хагас улирлын 2 дугаар хагас ингээ хуурай ер нь бол хуага зарлцдаг. Тэгээд тэр энэ тоглолтуудыг үндэсний телевизээр гаргана гэдэг ализийн хуурай тогтцдог. Маш ховорхон тохиолдлуудад өөрчлөлдөг. Онцгой зүйлүүд дээр. Тэр нь юу гэхээр хин нэгэн гимтлээс эргэж ирэх гэж байгаа юм уу? Хин нэгэн одоо яа тийм онцгой үйл явдалд зориулж хуурай өөрчлөлдөг байхгүй. Тэгсэн чинь 3 дугаар сарын 1-нд Philadelphia 76 багтаа хийх тоглолтыг зүгээр орон нутгийн телевизээр нь гарах байжгаад үндэсний телевизээр гаргах тоглолт болгож өөрчилсөн байна. Сая Lakers-тэй хийсэн тоглолтын өмнө Joy Mazzulla-гаас сэтгүүлчид асуусан. Jason Tatum-ийн зураг саяныг явуулсан шүү дээ. Багийнхантайгаа бэлтгэл хийж байгаа, контакттай бэлтгэл хийж байгаа. Тэгээ Joy Mazzulla-гаас асуусан чинь Joy Mazzulla гөлрөөд өнгөрцөн, хариулахыг хүсээгүй. Дарамт өгөхийг хүсэхгүй байх. Гэхдээ 3 дугаар сарын 1-нд Jason Tatum эргэж ирэх гээд байна уу? Би бол бүр өөртөө бол баг итгэчээд байгаа шин. Tatum ирэх гээд угаасаа энэ 3 сарын 1-ний тоглолтын үрийг өөрчилчлөө гэдэг. Тийм би бол одоо ирэх нь тодорхой болсон гэж бодож шин. Яагаад бэлтгэлээ тэгээ бүр багтаага бэлтгэл хийгээд эхэлж гэнэ гэдэг чинь энэ хүн эрэхтэй бэлдээл одоо нөгөө хөлнийхөө хурдыг л сайжруулж яах гэсэн үг шүү дээ. Одоо ритмтэй л болж яах гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ирэх нь бол тодорхой болсон байна. Тэгээд угаасаа season эхлэхэд Jason Tatum энэ жил тоглохгүй гэхэд байна шүү дээ. Тэгээ бүхэн л Boston Celtics-ийн одоо байрлал хаана явж байгаагаас шалтгаалаад All-Star-ын дараа хаана явж байгаагаас шалтгаалаад ирэх хэрэггүй тодорхой болно гэ. Одоо Boston Celtics East-ийн 2-т явж байгаа шүү дээ. East-ийн 2-т явж байна. East team сайн биш байна. Өрсөлдөөн team сайн биш байна. Маш олон багууд ер нь бол хүлээлтээс айгүй доогуур тоглож байна. Ийм үед бол үзээд алдах одоо зүүн хэрэг болов гэж бодож байна. Jason Tatum-ийн одоо юу гэмдэ 22 онд одоо маа нэг ахын байнгын ярддаг нэг авраг байдаг та. Бид нар 3% авраг авсан шүү гэдэг. Яг тэрнтэй адилхан тим боломж гараад ирчих юм билүү гэж би бол бодчихлаа. Ер нь бол нэлийн одоо контендер төвшөнд очиж байгаа юм болов уу гэж харагдаад сүүлийн хэдэн сар тоглож байгаа тоглолтыг харахаар Jason Tatum гимтлээс эргэж ирлээ бол Boston Celtics-ийн авраг авах магадлал шууд панк гэд өснө үстэй. Тэгээ бүсийн байдал сайн мэн өчтөр Detroit Pistons-тэй San Antonio Spurs Detroit Pistons-ийн эсрэг яаж хожигж байгааг харсан уу? Detroit Pistons хэрэг тэгж тоглох юм бол би Boston Celtics бүр бүсээсээ бүр зовхгүй гарч ирэхээр байна гэж харагдаж байна шүү дээ. Cleveland Cavaliers Oklahoma City Thunder Shai Gilgeous Alexander байхгүй байхад J-Dub байхгүй байхад очиод шившгэж ирээд хожигдж идэг. Тэгээ одоо New York Knicks-ийн хоёрын хооронд л гол өрсөлдөөн байна. Зүгээр яг үүндээ ингээ харах юм бол Detroit Pistons яг гоё байна, залуу байна. Гэхдээ Detroit Pistons баг одоо дөгөж гарч иж байгаа баг. Тэдэнд туршлага суух, алдаа оноогоо олж харах дахиад хугацаа хэрэгтэй. Тийм учраас Detroit Pistons хэдийгээр бүсээ тэргүүлж байгаа ч гэсэн яг одоо бол энэ жилд аврагын төлөө өрсөлдөгч гэж угаасаа харахгүй байна. Тийм учраас Boston Celtics багт яг чиний хэлдгээр боломж одоо хүртэл байсаар байна. Тэгээ NBA-ийн од ямар нэгэн зүйл мэдчихэдэг шүү дээ. Ингээд хойр мойр өөрчлөөд ямар нэгэн ингээд юмд бэлдээд ирэхээр тэд ализийн ингээд мэдээлэл авцсан байдаг. Тэгэхээр би бол энэ хойр өөрчлөж байгаа Jason Tatum-ийн эргэж ирэх өдөр гэдэгт бол хувьдаа ол 100% итгэлтэй байна. Game Point podcast үргэлжилж байна. Дорнод бүсийн яриагаа цааш нь үргэлжлүүлэе. Дорнод бүсэд Cleveland Cavaliers баг нэгэн солилцоог хийснээс хойш тэд 7 тоглолтод 6 хожиж явж байна. Сая Oklahoma City Thunder хожигдох хүртэл тэд төгс
явж исэн. Тэгээд хамгийн хэрэгтэй үнэ авцсан мэт харагдаа явж исэн. Гэхдээ Оклахома Сити Thunder эсрэг тоглолтод бол маш хангалтгүй байлаа. За гэхдээ энэ бол ердөө нэг тоглолт. Агуулгаар нь харах юм бол гэмтэлтэй тоглохгүйсэн Darius Garland-ыг явуулаад James Harden-ыг авчираад тэд 7 тоглолтоос 6 хожил авсан байна гэдэг чинь 70-80% амжилттай. 80-аас дээш үе амжилттай, 90% амжилттай баг тоглож ийн гэдэг чинь бол энэ баг зөв үедээ зөв цагтаа зөв хүнээ авчирсан байна гэж харж болохоор Cleveland Cavaliers-тай холбоотой сүүлийн энэ сайн тоглож байгаатай холбоотой одоо чиний харж байгаа өнцгүүд юу байна? Яа, тийм түрүүний хэлсэн James Harden-ыг авчирсан нь бол мэдээж сайн биш ээ. Яг дутуу байсан одоо нөхөө бүгэлсэн. Онгорхойс нөхөө бүгэлсэн. Тэгээд одоо яг East 4-оор явж байна. Зөвхөн ганцхан Harden биш. Дээрээс нь Dennis Schroeder, Keon Ellis хоёрыг авчирсан. Энэ багийг арай зузаан болгосон. Ер нь бол плей-офф нэлийн deep орж. Тэр хоёр бол нэлийн heavy rotation player болно шүү дээ. Тэгэхээр энэ баг бол өмнөхөөсөө бол мэдээ сайжирсан. Тэгээд East-ийн одоо юу гэдэг finalist гарахад бол одоо дөрвөн баг байгаа contender байгаа гэх юм бол энэ дөрөвт бол яалтчгүй орхоор Cavaliers байна л да. Тэгээд Darius Garland-ыг сольдог нь ер нь бол шүү дээ. Cavaliers одоо яг энэ бүрэлдэхүүнээр одоо Donovan Mitchell-ээр ахлуулсан энэ бүрэлдэхүүнээр 4-5 жил харж исэн бол Garland-ыг сольснороо Harden-ыг авчирснараа энэ жил тэгээд дараагийн жил гэдэг л 2хан жил зорилтоо хийчлээ гэж бодоод байна. Ер нь бол зорилтоо одоо юу гэдэг өөрчлөө хугацаагаа өөрчилж байна. Одоо window өөрчилж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ жил нэг дайрна маш хүчтэй дайрна тэгээд дараа жил дайрах болов гэж би бодож байна. Энэ жил дайрна. Гэхдээ сая Oklahoma City Thunder-ийн эсрэг тоглож байгаа тоглолтыг хараад плей-оффын тим чанга одоо хамгаалтын эсрэг Cleveland Cavaliers тоглож чадахгүй хэвээрэл юм байна гэсэн бодол надад төрсөн шин. Чам тийм бодол. Яг тэгж харагдсан. Гэхдээ шүү дээ. Би тийм биш байгаасаа гэж залбирч байна л да гэхгүй. Одоо James Harden хин Dennis Schroeder, Keon Ellis гэсэн одоо энэ 3 rotation-ы player чинь нөгөө багтаага уусгах нэг жоохон цаг хэрэгтэй болов уу гэж би бодож байна л да. Тэгэхээр одоо дахиад нэг сар гарангийн хугацаа плей-офф эхлэхэд сар гарангийн хугацаа үлдсэн юм чинь тэр хугацаанд ер нь бол стожингийн гар хөлөө болоод учраа олчих юм бол ер нь бол нэлээд хүчтэй өрсөлдөгч байх болов гэж би бодож шít. Тийм тэгээд тэдэнд бас жоохон хугацаа өгье те харъя те. Гэхдээ Harden ирснээр дагаад хиний тоглолтууд сайжирч байгаа гэхээр төвийн тоглогчдын тоглолт сайжирч эхэлж байгаа. Harden ч төвийн тоглогчдод тоглож чаддаг хүн шүү дээ. Зөвхөн Donovan Mitchell оноо авдаг боломжийг гаргаж өгöd байхаас Jared Allen, Evan Mobley одоо энэ самбарын тоглогч нарыг илүү үр бүтээлтэй Jared Allen энэ сүүлийн тоглолтуудад ямар сайн тоглож байна. Тэгээд Cleveland Cavaliers баг 2 сар гарснаас хойш одоогийн байдлаар 8 тоглолт хийжээд байна. 7 хоцсон. Энэ 7 тоглолтод хамгаалтынхаа рейтингээр буюу 100 давталгаа бүрт алдчихж байгаа оноогоороо лигт 9-р өрөнд явж байна. 9-р өрөнд явж байна. Тэгэхээр энэ багийн хамгаалт ихний 10 дотор байна гэдэг чинь мэдээж сайжруулах хэрэгтэй. Бүр авраг авахыг зорж байгаа бол финалд гарахыг зорж байгаа. Сайжруулах хэрэгтэй. Гэхдээ муудлаа гэд ихний 10 дотор явж ийн гэдэг чинь бол одоо сайн зүйл байгаад байна гэж хараад байгаа байхгүй юу? Тийм. Тэг яах вэ? Тэгээ нэг сонирхолж хэлэхэд түрүүний 7 хоногт айгүй сонирхолтой мэдээ гарсан. Ер нь бол түрүүн би хэлсэн ер нь хэнийг Harden-ыг авсан солилцоо хийснээр Cavs аврагруу дайрах одоо цонхоо ер нь бол одоо богинохон болгосон энэ жил дараа жил за магадгүй тэрний дараа жил. Тэгээд ер нь бол энэ баг задрах юм шиг байна. Тэгээд хэрвээ Lakers LeBron дахиж гэрээ өгөхгүй бол LeBron очих одоо дараа жил тоглох баг нь Cavs айгу өндөр шанстай байгаа уулна. Тэгсэн чинь цалингийн зэсийг ингээд харахаар Brian Windhorst бас хэлсэн хэрвээ Cavs руу LeBron очих гэх юм бол Cavs өгч чадах цалин нь ерөөсөө veteran minimum буюу хамгийн доод ахмад тоглогчийн хамгийн доод гэрээгээр очих болно гэсэн. Veteran minimum? Veteran minimum. Тэгэхээр одоо ер нь бол баг 3 саяар л тоглоно гэсэн үг шүү дээ.
жилийн. Тэгээд дээрэс нь дээрэс нь бас нэг гоё юм болсон. Сая All-Star-ын week одоо 7 хоногт тийч зөндөө л олон подкаст, зөндөө л олон хүмүүс энэ тэнд юм ярилцлагыг өглөө штэ. Тэгээд Dan Gilbert буюу Cavs-ийн одоо эзэн нэг подкастт ярилцлага өгсөн. Тэрэн дээр юу гэжэлсэн гэхээр LeBron-ы Cavs одоо Donovan Mitchell-ийн Cavs ямар ялгаатай вэ гэсэн чинь LeBron-ы хувьд бол бид нар бол East бол тэр чигээр айгу муу байсан. Бид нар улирал эхлэхэд л ер нь Finals руу NBA-гийн Finals руу гарахаа мэддэг байсан гэж байгаа байхгүй. Одоо Donovan Mitchell-ийн тоглож байгаа Cavs бол хамаагүй одоо юу гэдэг хэцүү. Бид нар хамаагүй одоо өрсөлдөөнтэй East тоглож байна. Гэсэн нэг тийм сонин хариулт өгсөн. Тэгэхээр одоо болтол тэр юу яагааг байна те. LeBron-тай. Тэгэхээр одоо яг сайжраагүй байна те. Нэгдүгээр тэр талаасаа тийм. Хоёр нөгөө талаасаа LeBron одоо тэгж pay cut хийж Cavs руу очих уу? Bro. Тэгээд энэ чинь LeBron James аахгүй юу? LeBron James аахгүй юу? Veteran minimum хурж ирээ тоглохгүй тэгж хэлээгүй л дээ. Гэхдээ veteran minimum буюу биднэрт ерөөсө ахмуу тоглож хамгийн хямд цалингийн боломж байна гэж хэлэх юм бол энэ өөрөө LeBron-ы нүүр лөө алгацснаас ялгаагүй хэрэг байхгүй юу? Ямар ч баг ийм санал тавьсан нөхцөлд. Одоо Lakers ч гэсэн энэ бол LeBron дүнд нэг үл үндэтгсэн хэрэг байхгүй юу? LeBron тоглохыг хүсэж байгаа үед хэрвээ Cleveland Cavaliers багт ердөө тийм л боломж байгаа бол тэр багт очих шанс бүр тэгээс бага уу гэж байдаг бол тэр байх гэдэг шүү дээ. Тэгээ дээрээс нь багийн эзэн ийм сонь зүйл ярьж байгаа л. Тэгэхээр Cavs энэ жил маш сайн тоглохоос арга байхгүй. Хэрвээ сайн тоглохгүй энэ асуудал цаашаа бүр дамжирсан юм бол Donovan Mitchell Cavs түлдэхгүй яах уу гэдэг дээр айгүй хурдан тулах юм шиг байна гэж би ярих гэдэг. Ер нь бол энд нь тэгэхээр энэ жил ингээд плей-офф руу хүчтэй дайрна 100 нэлээд том драма нааш цааш хөдөлгөөн болж магадгүй гэж Cavs-ийн хувьд миний хувьд гэж хараад байна. Тэгэд би бишээ те. Бажаа. Одоо чи ингээд Cavs-ийн бүрэлдэхүүн дээр хэрвээ LeBron-ыг нэмвэл авраг баг болж тахав. Яг одоо байгаа бүрэлдэхүүн дээр үү? Яг одоо байгаа бүрэлдэхүүн. Яг болохгүй гэж. Цаасан дээр бол болно шүү дээ. Окей. Талбай дээр хин хамгаалах уу гэдэг сонирхолтой байна. Тэгвэл LeBron-д 3 сая байна уу, хэдэн сая байна хамаахгүй авраг авах юм бол хамаагүй ирсэн дээр юм шүү. Хамаагүй очсон дээр юм шүү Cavs дээр. Бид нар LeBron James гэдэг тоглогч чинь ямар эготой тоглогч юм мэдэн шүү дээ. 3 сая дээр очих юм мөн үү? Бэж. Одоо яг 5 дахь одоо бүгжийн бид нар яриад байгаа байхгүй. Тэнгүүд эгон чухал уу 5 дахь бүгжийн тэр хүний хувьд чухал гэж бодож байна уу? Яг эгогод ярих юм бол тэр хүний эгон 5 дахь бүгж рүү явах эготой шүү дээ. Ер нь бол систематикум да тэгээд тэр хүн одоо өөрөө шийдвэр гаргах ямар ч байсан тийм бас шууд хүссэн шиг нөхцөл байдал утахгүй л байна. Cleveland Cavaliers-д очиё гэж хүсэхэд те. Тэгэхээр LeBron-ыг энэ 100 маш сонирхолтой 100 ухтана. Ямар шийдвэр гаргах нь гэдэг сонирхолтой сонирхол татж байна. Зодог тайлах хүч одоо шахаанд ороо зодог тайлах хэмжээний уг нь legacy биш. Lakers гэрээ өгөхгүй гэд хэлсэн байдаг. Илэрхийлсэн байдаг. Lakers саяхан нэг зүйлийг хийсэн л да. LeBron-ыг хэрэг үлдэхийг хүсэх юм бол гэрээ өгөхөд бэлэн. Гэтэ тэр гэрээний мөнгөнд дүн бас тийм өндөр биш гэж бол би хувьдаа бодож байна. Бас нэг сонирхолтой чиглэхэд энэ зүгээр юу шүү хүмүүсийн ингэж зүгээр хөөж олж байгаа л бодол шүү. Ирэх жилээс Lakers одоо тасалбарынхаа үн 40-45% одоо юу гэдэг үн өсөж байгаа. Үнэ өсөж байгаа. 40-45%-аар. Тэгээ яагаад хийж ийм гэсэн чинь үдэлтэй үйлрэл хийх гэж байгаа. Тэгээ тэр тасалбараа л их анхнаас нь үнэлж байгаамаа гэсэн нэг тийм гаргалгаа байгаа юм байлээ. Тэгэхээр LeBron дахиад Lakers нэг жил болох боломж ус байгаа ч юм шиг санагдсан шүү.
45 Lakers-ийн тоглолтын хамгийн хэм тасалбар чи одоо сая хараа 160 70 баг 200. өнгөрсөн амралтын өдрүүдээр би нэг бажа хоёртой DC Нью-Йорк авчаад ирлээ. Яг DC-д байхад тэр Индианаполис Вашингтон Уизардс багуудын тоглолт 2 өдөр дараалал тоглоход $12 байсан шүү дээ. Нэг тоглолт. $12 шүү дээ. Дотроос нь ороод $12-оор ганцхан ундаа авна шүү дээ. $12 ундаа авахгүй шүү дээ. Ахгүй. Ундаа авна шүү дээ. За ундаа бол авах юм байна. People авахгүй. People авахгүй. Ундаа бол авна. Тэгэхэд Lakers-ийн тоглолт тэрнээс 10-аас 15 дахин үнэтэй байдаг шүү дээ. Тэгээ энэ дээрээ дахиад 50 үгэд чинь дахиад тасалбараа 2-1-ээр нэмэх гээд байна шүү дээ. Тэгэхээр одоо хааш эрх хөлөлийн тасалбар баг нь $300-аас эхлэх гээд байна ааш. $250. За ер нь бол 200 гарнаас эхэлнэ гэсэн. My god. Тэг хамгийн дээдлийн дээвэр дээрээс үзэх хэлээд байгаа шүү дээ. Доошоо үзэх юм бол чинь 1000 2000 болоо явчихна. Ямар ч үсэн наад чинь бол хэрвээ тасалбарын үндэгс нэмэгдэж байгаа LeBron James-ийн хөдөлтийн улирлын тохироогоо бол хийцэл юм байна да. Тийм магадлал агүй өндөр шүү гэж хэлдэг. Хараа. За LeBron James-ийн нэг Cleveland Cavaliers гээд ярьжсэн чинь энэ Cleveland бүх хотын тоглолтын үеэр сайн нэг солилцооны цанхуу New York Knicks баг Хосе Алварадыг авсан шүү дээ. Хосе Алварадаа ирээд энэ New York Knicks багт хэдийнэ үр нөлөөгөө их оруулаад эхэлсэн. Тэгээд тэгсэн чинь сая San Antonio Spurs тэр бүх хотын тоглолтын үеэр Jeremy Sohan-ыг багаасаа хасахад яагаад хамгаалт хэрэгтэй байгаа өөр багууд Jeremy Sohan-ыг авахгүй очиж бүрэлдэхүүн бүр хитрхий зузаадаад байгаа New York Knicks баг тэрийг очиод авчдаг юм бэ. Jeremy Sohan чинь оноо амтаг тоглогч биш л байх л та. Гэхдээ хамгаалт нь штэ. New Yorkт хэрэгтэй байгаа тэр хамгаалтын үгүй штэ. Тэд бүр нөгөө баяж хайлын бюро тоглоно гэдэг шиг Jeremy Sohan очиж тийш хүртэл очиж наалдаг. Энэ дэр зарим зүйлд нэг ийм дүрэн байдаг шүү дээ. Өрсөлдөгчтэй өгөхгүй, өөрт чинь хэрэггүй ч гэсэн өрсөлдөгчтэй өгөхгүй бол өөрөө авч хадгалдаг нэг тийм аргууд байдаг шүү дээ. Sohan-ыг тоглохгүй ч гэсэн багтаа авчирч ингээд суулгах. Баг тим тактик хэрэгжүүлэх хэрэгтэй ойлж сая бусад багууд. Тэгэхэд дорнодын багууд бол санийх дээр их л муу ажиллалаа гэж би хувьдаа хараад байна. Ялангуяа харин тийм би одоо Jeremy Sohan бол яг одоо чинь яг үнэхээр тоглоомчгүй хэлэхэд бол Lakers ч юм бол баг гараанд гарахаар тоглож болчиход шүү дээ. Одоо хамгаалтыг нэрх юм бол 4 номер 4. Яг ингээд тийм ролын хувьд бол Нью-Йоркоос илүү ондоор илүү ролтой тоглох зөндөө багууд байгаа байхгүй. Тэгээ яагаад New York Knicks-ийг сонгосон нь бол үнэхээр одоо толгоогоо маачхад хөрвүүлчлээ одоо яг яагаад гэдэг. Яг илүү рол, илүү сагсан бөмбөг тоглоё гэсэн бол ондоо баг руу явах гэсэн бол. Гэтэ New York Knicks шууд аврах гэж юу? Авраг авах гээд шүү дээ ер нь бол. Ер нь болоо. Энэ тийм учраас л тийш ингэж. Game Point podcast-ийн ерөнхий ивент итгэгчээр уян мөчний шингэн доктор Joint Movement Колкозомын ажиллаж байна. Уян мөчөнд хэрэгтэй байгаа хамгийн тэр хэрэгтэй байгаа эрдэс бодисыг өгдөг энэхүү бүтээгдэхүүн Америкийн нэгдсэн улс, Канада, олон улсын зах зээл зарагддаг Монгол улсад өнгөрсөн жилээс эхлээд албан ёсоор оруулж ирж эхэлсэн учраас та бүхэн Joint Movement Колкозомыг авахыг хүсэх юм бол худалдааны төвд болон эмийн сангуудаар за мөн Joint Movement Колкозомын гэсэн Facebook хаягаар холбогдоорой гэж. Анхаарлаа өрнөд бүс рүү чиглүүлэе гэж бодож байна. Анхаарлын гадна явж исэн нэг баг бол San Antonio Spurs баг. Гэхдээ энэ баг ягаад анхаарлын гадна гэж энэ баг бүсийн 2 дугаар байранд явж байгаа юм зү? Яг тийм. Энэ баг бүсийн 2 дугаар байранд явж байгаа гэсэн боловч хэн ч өнөөдрийг хүртэл аврагын түвшинд контендер баг аврах боломжтой баг гэж ярихгүй байгаа баг. Гэхдээ улирлын энэ хэсэгт 9 дараалан хожоод бүсийн 2 дугаар байранд одоо дээр яваа Oklahoma City Thunder авраг favorite хамгийн том favorite багийн ард чихэн дээр нь одоо нуруунд дээр нь хүзүүн дээр нь амьсгалаа яваад байгаа энэ багийг яагаад аврагын төлөө хөрсөлтөнд одоо хүртэл оруулж ярихгүй байна вэ гэж одоос асууя. San Antonio Spurs авраг авахд бэлэн биш юм уу? Тэгээ тализийн өөртөө батлан харуулж чадах юм шүү. Гэсэн тоглолт дараалан хоцсон. Дээрээс нь Oklahoma City Thunder-ыг 10 хоногт 3 дараалан хожсон. Өөр юм баг энэ бид байхгүй шүү.
Үгүй гайхалтай. Одоо яг үзүүлж байгаа тоглолтын хувьд бол гайхалтай байна. Тэд довтлогоонч одоо юу гэдэг хамгаалтанд одоо өөлөх юмгүй сайхан тоглож байна л да. Сүүлийн хэдэн сар. Уусаа энэ жил уусаа үнэхээр сайн тоглож байна. Одоо ингээ контентер төвшөнд байгаа баг гэх юм бол ерөөсөө гарын 10% бол гаранд бараг 5% багтахаар л хэдхэн баг байна шүү дээ тий. Тэрний яалтчгүй нэг баг тэгээд яг үдийд San Antonio Spurs West-ийн одоо галзуу Wild West гэдэг чтэй. Галзуу өрнөдөд одоо хоёрт явж ийн гэдэг бол үнэхээр сайн үзүүлэлт. Гэхдээ бид энэ баг плей-оффт ямар амжилттай тоглодог вэ гэдгийг харж байгаагүй. Энэ бол анх удаа San Antonio Spurs плей-оффт гарч ирж штэ яг энэ бүрэлдэхүүнээр. Тэгэхээр бид нэр плей-оффт яаж тоглож байгааг хараагүй болохоор яг одоо ингээд эрт энэ баг авраг авахд бэлэн болцсон багаа гэж хэлэхэд бол үнэхээр хэцүү л байна л да. Яа плей-оффын тоглолт бол яг сизны тоглолтоос бол ондоо маш их тактик одоо ялангуяа матч ап дээр айгүй их яригддаг. Ямар багтаа таархаасаа шалтгаалаад яаж одоо зүйл эргэж магадгүй. Тэгэхээр яг одоо бол би авраг гэж хэлэхэд бол их юм шиг санагдаж байна. Тэд суралцах хэрэгтэй гэж юу? Experience хэрэгтэй. Яа тэгээ бид нар яаж тоглолтын гол нь мэдэхгүй байгаа болохоор яаж тоглохыг мэдэхгүй байгаа болохоор энэ коучинг гэсэн бид нар яг плей-оффт яаж багаа тоглуулахыг бид нар харж байгаагүй болохоор яг ингээд үнэхэд хэцүү байна л да. San Antonio Spurs багийг ингээ харах юм бол Victor Wembanyama багийн номер 1 байна. Доминант тоглогч байна. Бүр лигийн онцгой тоглогчтой нэг. Тэнгүүд De'Aaron Fox багийн 2 дахь лидер байна. Stephen Castle багийн 3 дахь лидер. Тэгэхдээ бүр багийн номер 1 хамгаалагч. Stephen Castle уртлын шугамн дээр Victor Wembanyama арын шугамн дээр байхад San Antonio Spurs багийн хамгаалалт бол аимшигтай болд юм байна. Тэгээд юу харуулж байгаа нөхөр Stephen Castle ингээд нэг тоглогчийг лок хийгээд хамгаалаад эхэлчихээрээ тэр тоглогчийг бараг 30-аас дээш өвтөд довтлуулдаг юм байна. Тэр нь ямар тоглогч гэхээр Cade Cunningham, Shai Gilgeous-Alexander, Luka Doncic, Devin Booker, Jalen Williams, Alperen Sengun лигийн хамгийн супер довтлоготой тоглогчид Stephen Castle эсрэг 50-с уучлаарай бараг 30-аас дээш өвтөд довтлж чаддаг юм байна. Cade Cunningham гэхэд Stephen Castle-ыг хамгаалж байгаа тохиолдолд 10 довтлоод ердөө өчтөр 2-ыг л оруулсан байсан. SG энэ 3 тоглолтод Stephen Castle эсрэг 19 довтлоо 6-ыг нь л хийсэн. Luka Doncic, Devin Booker бүгдээрээ ингээд Stephen Castle эсрэг тийм амар довтлохгүй гад. Энэ залууч нь маш тийм хатуу тоглолттой. Тэгээ биетэй, тесрэлттэй. Сайн хамгаалагч нь тэдэнд аль хэдийнэ бий болсон байна. Тэгээ сэлгээнд нь сайн шийдэгчтэй байна, сайн төвийн тоглогчтой байна. Сайн рол тоглогчд байна. Keldon Johnson гэдэг юм beam physical тоглогч байна. Шилдэг 6 дахь тоглогч нь байна. Энэ багт авраг авах бүх зүйл нь бүрдсэн л харагдаад байгаа юм. Өстой чиний хэлдгээр энэ баг туршлага л дутуу байх шүү гэн тийм үү? Тийм, туршлага дутуу гэж би миний хувьд харж байна. Тэгээд залуу баг яг гол нь плей-оффын 7 тоглолтыг гол нь нэг багтаагаад үргэлжлүүлээд тоглоно гэдэг чинь маш одоо юу гэдэг би болон сэтгэл зүйн айгуух юу хэрэгтэй штэ. Бэлтгэл хэрэгтэй. Тэ. Тэгээд гол нь коуч нар айгуух тактик боловсруулах хэрэгтэй болно. Тэрэн дээр коуч яаж ажиллах нь тэр зүйлийг л хармаар. Түүнээс бол яг ингээд сизний тоглолтыг харах юм бол үнэхээр гайхалтай байна. Маа нэг ахыгаа тэр ах юу гэж хэлсэн бэ гэхээр манай баг талбай дээр нь дараалал 2 очсон штэ. Ер нь бол плей-офф тарах юм бол энэ багийг бол госч магадгүй залуу багийг бол заалчна гэдэг байгаа. Яг тэрийг бол үгүй баха гэж би хэлмээр. Тэрэнд бол тэр хүн чинь юу л бол юу яриа сууж идэм да тэр нэвтрүүлгийн хойморт. San Antonio Spurs баг энэ хугацаанд байна шүү дээ. 2 сар гарснаас хойш 9 тоглоод хожихдоо хамгаалтаараа 2 дугаар байранд хамгаалтаараа 4 дугаар байранд довтлогоороо 2 дугаар байранд явж байгаа. 2 дугаар сар гарснаас хойш ямар багийн хамгаалт довтлогоо нь эхний 4 дотор, эхний 5 дотор явж идэг үлээ те.
Тийм. Тэгэхээр энэ дээрээс юу хэлэх гээд байна? Тэгээ зөвхөн Ричард Джефферсонээс өнөөдөр NBA Today нэвтрүүлгээр асууж илаа. San Antonio Spurs багт юу дутуу гэсэн яг чиний хэлдгээр тэдэнд experience дутуу гэсэн, туршлага дутуу гэсэн. Энэ жилдээ San Antonio Spurs баг хаа хүрэхээ явж үзээд тэдэнд юу хэрэгтэйгээ сайн үзээд эргэжил бол тэдэнд аврагах боломж бодитоор би болцсон шүү. Ализины энэ багийн суурьнд бүрдчихжээ гэж хэлж байна. Тэгэхээр Oklahoma City Thunder баг эхний жил бүсээ тэргүүлж гарч ирээд плей-оффыг тэгж хүссэндээ явж чадаагүй шүү дээ. Тэндээс тэгэд Алекс Карусо, Азия Хартенштайн гээд сайн тоглож, самбарын тоглож, сайн хамгаалагчд хэрэгтэй юм байна гэдгээ олж харсан шиг San Antonio Spurs баг энэ үйлрэлд бас тэр зүйлээ олж авах хүртлээр хэр хол явах уу гэдгээ харах байх гэж Ричард Джефферсон хэлсэн. Тэгэхээр нэрэл яагаад одоо хүртэл энэ багийг аврагахгүй аврагын төлөө хөстэй бэлэн болчихжээ гэж багууд хүмүүс ярихгүй, экспертүүд ярихгүй нэхэр яг энэ шалтгаантай л холбоотой юм болоо гэж бодож байна. Тэгэд San Antonio Spurs багтаа гол өрсөлдөөнийг үзүүлэх Denver Nuggets багийн бас асуудалтай байгаа. Тэд 9 тоглоод 2 сар гарснаас хойш 3-6 гэдэг амжилттай байна. Denver Nuggets яг юу тохиолдоод байна одоо? Тэд өчтөр Stephen Curry, Draymond Green байхгүй, Kristaps Porzingis тоглоогүй Golden State Warriors багт хожигдчихжээ л шнэм гарагт. Очиж гэдэг байна. Гэ уул нь бол Denver Nuggets чинь миний хувьд бол авраг болох хэвээр баг штэ энэ жил би. Чи бол ализыг сонгочод байгаа штэ. Тэгээ сизон эхлэхэд авраг авах болов. Ер нь бол бусад багуудад бол хамгийн их одоо асуудлаа шийдсэн. Ер нь хамгийн энэ одоо үйлдвэрлэлийг нормалцааргаад баг ингээд дуусгах болов гэж бодсон. Даанч бэртэл гимтэл гэдэг зүйл энэ багийг бол тэр чигээр нэрглээ. Уул нь бол Йокич ирэхээс өмнө уул нь нэлийн гайгүй явсан шүү дээ тий. Баг нь Йокичи эзгүүд одоо хэцүү тэнтэй гэж бодсон чинь нэлийн гайгүй явсан. Гисэн хидэж Йокич ирсэн чинь харин сонир болчих юм. Бидгээр гайхаад байна. Йокич тэгж санагдсан уу? Үгүй, надад бол би өөр зүйл харж чадгаа юм. Йокич бас дээрс нь баг зэргийн бугууны гимтэлтэй тоглоод байгаа гэсэн шүү. Гэхдээ л энэ хүн чинь 30-20-15 хийгээл гаш. Гэхдээ Йокич ирчихээр ингэж байгаа байхгүй юу? Миний бодлоор шүү дээ. Бүх юм Йокичээс хамаарах гэдэг. Бүх одоо довтлогоо Йокичаар яваал. Бүх одоо юу зөвхөн нөгөө л тоглодог нөгөө цүүмэн гейм байдаг шүү дээ. Murray одоо Йокич хоёрын хийдэг. Бусад тоглогч нар ямар ч юуг болчиход байна л да. Ролго болчиход байна л да. Тэгэхээр бусад хүмүүсээ тоглуулах одоо шинэ орж ирсэн тоглогч нартай арай их мэдл өгж ер нь бол юуны төлөө ийм дип баг болсон тий тэр зүйлээ ашигламаар юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгэхгүй бол яг одоо бүх зүйл Йокич хаашаа сул гаргаж хайн тэрэн дээр л найдаж тоглоод байгаа юм шиг санагдаад байна. Би нэг статистик олж харсан. Тэрний юу гэхээр Denver Nuggets эхний 4 сар хамгаалтаараа өрсөлдөгч багт 115 оноо алдчихсан. 2 сар гарснаас хойш тэд нэг тоглолтод дунджаар 120 оноо алдаж эхэлсэн. 5 оноо нэмээд алдаад эхэлсэн шүү. Тэгээд эргээд санд аваад Aaron Gordon хизээ гимтлээ. Aaron Gordon чинь Thanksgiving өөрөөр гэртөө. Өгөө гимтчээд дахиж ирээд сая дахиад хамсрын гимтсэн шүү дээ. Тэгсэн шүү дээ. 2 гимтсэн. Яг энэ 9-10 тоглолтын өмнө нөхгүй юм. Aaron Gordon байхгүй болсон чинь Denver Nuggets хамгаалт нь унчиж байгаа хөө. Тэгэд нэг статистик бүр Marcus Spears харуулсан. Тэр юу гэхээр Aaron Gordon талбай дээр байгаа Denver Nuggets багийн хамгаалтын efficiency буюу үр дүнтэй байдал лигт 3 дугаар оронд. Aaron Gordon тойд. Aaron Gordon суус үед юм уу Aaron Gordon гимтэй тоглохгүй гойд Denver Nuggets цагийн хамгаалтын үр дүнтэй байдал лигт 27 дугаар оронд. Ерөөсөө шалтгаан нь энэ. Aaron Gordon Denver Nuggets багийн хамгаалтын хувьд ямар чухал тоглогч вэ гэдэг эндээс харуулж байна. Тэгэхээр өчтөрийн тоглолтод ч гэсэн Denver өөрсдөө хийдгээ оноогоо аваалгаа. Николай Йокич хийдгээ хийгээл Жамал Мөрэй хийдгээ хамгийн гол нь тэд зогсоож чадахгүйсэн байхгүй. Хамгийн гол нь тэд хамгаалж. Тэгээ Aaron Gordon байхгүй. Peyton Watson байхгүй. Гол хоёр нөгөө жигүүрийн хамгаалагч нь байхгүй болчоор энэ баг одоохондоо хамгаалтанд сүрчээд байна. Гэхдээ авраг авахд хэрвээ ч юм уу эсвэл тэр байгаагүй штэ гэдэг шалтгаан хизэж үлддэггүй штэ. Хэрвээ Aaron Gordon-ы энэ хамстрингийн гимтчээд амарж байгаа тодорхой хугацаанд ирээд жоохон тоглож байгаа дахиад гимтчлээ штэ. Энэ өнгөрсөн улирлын төгсгөлөөс ингээ 3 дахь удаага болж байна.
Сүүлийн 1 жилийн хугацаанд 3 дахь удаа энэ хамстринг гэмтэж байна. Дахиад ирээд гэмтгүү гэх баталгаа алга. Хэрвээ Аарон Гордон байхгүй бол Денвер Нагетс баг авраг авах болов? Чиний одоо таамаг биелэх болов? Би бол тэгэх ямарч боломжгүй л гэж бодож байна. Тэгээд хамстрингийн гэмтэл чинь нэг ингээд татчихаараа тэгээд дахиад татаад байдаг тийм одоо юу гэх тийм балиар гэмтэл гэдгийг бид нар Крис Полын карьер мэдэн штэ. Тэр ингээл ачаал аваад ачаал аваад үгээр даун болоод ирэнгүүт яг тэр үед нь болохоо болцдог болохоор яа хэрвээ Аарон Гордон 100% орж ирч чадахгүй. За 100% орж ирэхгүй надад бол тодорхойлох л та. Гэтэ нэг 80-90% тоглож чадахгүй бол ер нь бол Денвер Нагетсийн шанс бол тэр хэмжээгээр бууж ам болов уу гэж би бодож байна да. Тэгээд харамсалтай энэ одоогор Аарон Гордоны гэмтлийн талаар ямар нэгэн шинэ мэдээ алга байна. Гэхдээ Аарон Гордон байхгүй Денвер Нагетс баг хамгаалтаараа лигт 27-д бичигдэн гэдэг бол тэд авраг авах битгий хэд плей-офф ялахад маш хэцүү болно. Хэдийгээр Никола Йокич, Жамал Мюррей хоёр тоглож байгаа ч гэсэн. Тэгэхээр Аарон Гордон гэмтлээсээ эргэж ирэх, Пейтон Вотсон гэмтлээс хизээ эргэж ирэх вэ гэдэг Денвер Нагетсийн хувьд маш чухал мэдээ гэж эндээс харагдаж байна. Game Point podcast энэ хүрээд энэ удаагийн дугаараа өндөрлүүлж байна. Леотосод Сан Францискогоос ял та бүхэндээ хамт байлаа. NBA-гийн плей-офф ойртож байна. Бөгөөдийн тоглолтоос хойших энэ хугацаа бол ерөөсөө плей-оффт хэн ялах вэ? Плей-оффт хэн ялах вэ? Эхний шатанд энэ баг бэлнэ үү? Энэ баг плей-оффт бэлнэ үү гэдэг ярианд ор өрнөх болно. Тэм учраас дугаар болгондоо хамт байгаараа плей-оффын өрсөлдөөн, аль баг бэлэн, энэ баг авраг авах уу? Энэ багт юу дутгаж байна гэх зэрэг бид хоёр ярилцах болно. Мэдээж хүчний ардах сайн сайхныг та бүхэнтэй хуваалцарах болно. Game Point podcast-ийн ерөнхий ивент идэвхжээр Joint Movement Colcosum-ын болон Social Pay ажиллаа. Дараагийн дугаараар уулзлаа. Баяр та.